Transparency International байгууллагаас 2017 оны 1-р сард дэлхийд даяар зарласан авилгын төсөөллийн индексээр Монгол улс дэлхийн 176 орноос 87 дугаар байрт ирэмблэгдсэн юм а. За энэ нь өмнөх оныхоос 15 байраар ухарсан өнсөлт болсон. Авилтаа тэмцэх газрын 2017 оны ажлын тайлангаас үзвэл тус газрын мөрдийн шалгах ажиллагааны ачаалал 4-8 дахин нэмэгдсэн зэрэг статистик авилга та бидний өдөр тутмын амьдралд нөлөөлсөөр байгааг илрэл юм а. За харин ирээдүйн хойч болсон залуус авилгыг шударга бос бүхний эхлэл бөгөөд амьдрах сурах орчинд нь хэрхэн нөлөөлж байгааг уран бүтээлээр дамжуулан илэрхийлжээ. Бүтээлээрээ дамжуулж ямар санаа гаргахыг зорив? Ерөнхийдөө авилгаас олж байгаль орчин сүдэж байгаа. Байгаль орчин эргээд бидний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгааг бас харуулсан. Ямар жишээ гаргав? Одоо тархан цацтай газар хүн тэр тархан цацтай газараас хэсэг газрыг худалдаж аваад тэр газрынхаа модыг тариад тэр модыг тарьсан. Тэр нь болохоор эргээд 2040 жилийн дараа 2048 онд болохоор эргээд бидний бид одоо чи тэр мод тарьсан бидний бид яаж нөлөөлж байгаа тиймэрхүү харуулахыг зорьсон. Орчин тойронд чин авилгал ямар байдлаар илэрч гараад идэв? Одоо тэгээд бас дүн мөн аргалах шүү дээ. Тэгээ нэг хичээлийн дүнгээр ч юм уу унсын хичээлийн багш нартайгаа нэг жоохон нанаа цаана яриад нэг хэдэн дөрөвчтэй байлаа шүү дээ. Тэгээ нэг тиймэрхүү юм үзэгдтiin. Тэгээ ер нь тэгээд хүн буруу зүйлийгээд амьдрах юм бол өөрт нь юм болохгүй. Тэгээд ер нь амьдралд нь тэгээд цаашдаа тийм хар бараа тийм ер нь зөвл яваасаа л гэсэнтэй л нэг тийм бүтээлд оролцсон юм санаа гаргасан байна. Сургуулийн орчинд авилгал ер нь ямар байдлаар илрээд байна? Сургуулийн орчинд авилгал бол багш нартай ч юм уу харилцахад үүсдэг. Одоо би бол 12 дугаар ангийн төгсөх сурагч. Тэгээд аль сургуульд орох уу, яашээ яаж өгөх үү, конкурсаа яаж өгөх үү гэж бодож өдөр шөнөгөө бэлтэж байхад өөр нэгэн хүн амар тайвнаар уг асуудлыг шийдэж байгаа нь бидэрт бол маш хүндээр тусдаг. Залуусын дунд авилгын эсрэг уралдаан зарласнаар ирээдүйд гарах эерэг үр дүнг зохион байгуулагчдын зүгээс ингэж харж байна. Авилгын шалтгаан нөхцөл маш олон янз. Засаглал нийгэм гээд бүхэл шатанд авилга байсаар байгаа. Гэхдээ энэ төслийн сайн тал нь залуучууд өөрсдийгөө хүчрхэгжүүлээ зогсохгүй. Өөрсдөө энэ асуудлын нэг хэсэг нь байж үүнийг шийдэж болох юма гэсэн санааг харуулснараа онцлогтой. Мөн бид ч гэсэн энэ төслөөрөө дамжуулан багч гэсэн авилгыг бууруулах, ялангуяа залуучуудад хандсан байдлаар гэрэл тусгаж чадсан гэдэгтээ итгэлтэй байгаа. They can get involved in an issue like corruption. Хамгийн гол зорилт бүлэг маань залуус байж байгаа. Яа гэвэл залуус маань цаашдаа бас ирээдүй гэж үзэж байгаа учраас энэ одоо дунд сургуулиуд нь оюутан залуус маань дөнгөж хажууд байгаа авилгыг анзаарахгүй ингэж хүмүүжж байгаа учраас энэ цаашдаа ах мэд үе ч юм уу бид нар ажиллаар гарцсан 30-40 насны залуучууд ч юм уу тэднэрт хүрэхэд илүү төхөн гэж биднэрт үзэж байгаа. Орон даяарын өгсөн энэхүү уралдаанд нийт 170 гаруй баг бүртгүүлж 36 бүтээл ирүүлж өнөөдөр шилдэгүүдэд шалгаруулсан юм. За гэрэл тусгын видео бүтээлүүд нь бид нийгэмдээ гэрэл тусгая. Гэрэл нь бид өөрсдөө бай, шударга элтод сайн сайхан нийгмийг зохицохын тулд бид өөрсдөө хэрхэн яаж оролцох, шударгаас элтод байдлыг өөртөө гэр бүлдээ, сургуулийн орчинд нийгэмдээ хэрхэн хэвшүүлэх тухай асуудал хөндсөн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар гарцгайсан бүтээлүүдийг эмхэтгэн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны хичээлийн програмд тусгуулах зорилготой байна. Тод мэдээнд уянга баясгалан.